сайн байна уу? өөрийгөө танилцуулаач. 自我介绍一下。大家好，三百 no， 大家好，我是来自中国科尔沁艺术职业学院的古筝教师季璇。 Сайн миний нэр бол Жишвэн гэдэг. Би бол Хорчны урлагийн ажил мэргэжлийн дэс сургуулийн ятгийн багш Жишвэн байна. Хорчны ямар хот вэ? Томлоо хотын. Томлоо хот. Монголд ирээд удаж байна уу? 来蒙古时间多久了？来蒙古时间的话有1年半。 Монголд ирээд бол жил хагас болж байгаа. ямар ажиллаар ирсэн бэ? 主要是来干什么来？ 来读书，来提升自己。 өөрийнхөө бол юу штэ ярьж одоо Монгол ятгийн талаар магистр сурахын тулд төлөвлөгөө ирсэн байна. Яагаад Монголд ирье гэж бодов? 为什么想着来蒙古读书呢？ 是因为我本身的专业呢是古筝的专业，然后在蒙古的话，蒙古筝这个乐器也是非常著名的。我也是想过来想学习关于蒙古筝这方面的这些知识，然后来丰富自己、提升自己，并且呢在今后也可以更好的去与中国筝结合呀，然后去开展更多的这样的一个音乐方面的东西。 яагаад Монголыг сонсон гэвэл миний өөрийнх нь сурж байгаа юутэй мэрэгжлөөс шалтгаанаад яагаад гэвэл өөрөө бол ятгийн мэрэгжлөөр суралцж байгаа. Тэгэхээр бол Монголд ирээд бол одоо хоёрдох жирийн бол өөрөө бол өвөр Монголд одоо ажиллаж байгаа. Тэгэхээр бол өвөр монголчин бол ер нь бол Монгол үндэстэн бас төвлөр нь одоо суурьшиж амьдарч байгаа орон нутаг. Тэгэхээр бол Монголд ирж Монгол ятгийг бас нэг эзэмшчихвэл хоёр улсын хоорондоо одоо Монгол ятгийн давлаг талыг нь бас нэг хятад ятгтай шингээгөөд өөрийнх нь зан сургаалтын арга барилд одоо шинжилж энэ бас оруулахын ийм зорилгоос ирж Монголыг сонгосон байна. Хятадтай ямар ажил хийдэг вэ? Хятадтай ер нь бол ятгийн багшаар нөгөө 在那个中国主要是从事什么职业，然后业余时间干什么？ 那个我在中国的话，从事的也是古筝的教学的这样的一个职业，是一名古筝老师。然后在业余的时间呢，也会进行古筝的教学，然后去普及筝方面的音乐知识。ер нь бол хятад бол ятгийн багшаар бол ажил мэргэжлийн дэс сургууль бол багшилж байгаа. Тэгээд сул цагаараа бол өөрөө нэг сургаалтын төв өрхлөөд тэгээд хятадын уламжилт одоо үндэсний ардын хөгжмөнд түгээн дэлгэрүүлэхэд бол ингэж хэв нөмөр оруулж одоо явж байгаа. Монголд ятгчин хэдэн хүн таних вэ? 你在蒙古就是认识几位蒙古筝的这个演奏？ 认识有3位老师。 Монголд ер нь бол 3 багштай ингэж танилцсан байна. Яг нөгөө жүжигчтэй танилцсан уу? Тийм хөгжимчд гэх юм уу? Ятг хөгжимчд? 跟那种演奏员就不是学校的老师，跟演奏员有那个接触吗？ 也有过接触的。 Монголд хамгийн сайн ятг тоглодог хүн хэн бэ? 在蒙古，你认为那个蒙古筝演奏的最好的是谁呀？可以说那个名字不记得，就是。你说嘛，就是因为蒙古的名字很长嘛。对，他那个名字特别的长，因为特别的长，记得不是特别的明确。对。就是。 ер нь бол би байн энэ хүнд орчуулахаар явдаг шүү дээ. Тэгэхээр бол нөгөө хятад хүн чинь монгол хүний нөгөө урт нэрийг тогтоож авах амар хэцүү байдаг. Гэхдээ ер нь бол энэ хүн бол юу би байн орчуулга болохоор байдаг шүү дээ. Байн над ярьдаг. Хөгжим бүжгийн мөн хөрдөн багш бол амар эрэгтэй хөө юм уу те? Хөгжим бүжгийн мөн хөрдөн багш чинь ятгийн хатан гэдгээр эмэгтэй хүн тийм. Тэр багш бол маш их одоо ингэж биширж одоо юу гэдэг бахархаж. Сүүлийн үед монголчууд бас нөгөө өвөр монголоор дамжаад хятад бас зах зээл урлагийнхан энэ төр их явж байгаа. Тэгээд манай ятгийнхан энэ төр хятад явсан тохиолдол байна уу? Нөгөө хөгжим тоглоо. 说近几年的话，不是有蒙古的很多艺人呀什么的都去那个中国去演出啊什么的。他说，那你知道的就是蒙古的一些古筝方面的。 蒙古筝方面的这个演奏家也好，老师也好，有去中国去演出的吗？有吗？应该
有的3-4位，对，有的，大概有3-4位左右吧。就是了解到相关的这样的，就看到过。对。энэ талаар бол юу анзаарсан бол байна. Одоо бараг 3-4 нь одоо энэ мөтгөн нь 3-4 нь ийм багш нар байдаг. Одоо жишээлбэл Суисийн амар баясгалан багш, хөгжим бүжгийн мөн хэрдэн багш, тэгвэл нөгөө үндэсний урлагийн театрын Солон гэсэн одоо нэртэй мондөг ятгч нь өднөр бол байн нөгөө хятад очиж уран бүтээл одоо тоглолт эсвэл жан сургаалт явуулдаг. Монгол ятга хятад ятгнаас юугаар ялгаатай вэ? 蒙古筝跟那个古筝的最大的区别有什么区别？ 它的区别是形制上的不同。它的琴弦的根数不一样，然后在弹奏的时候呢，它的手型很明显的不同，然后技法上也有很大的区别，音色也会不一样，弹奏的曲风也不同。 юугаар ялгаатай гүйл хэдэн тал байна. Юуны өмнө нэгдүгээр тэгвэл хөгжмийн жимсгийн хөлбөр хийч чавсныхын тоон өөр байдаг. Одоо Монголд бол 13, 21, 25-ийн төгөөмөл хэрэгжилж явбал утасныхын тоо. Утасны тоо. Хятад бол 21 чавцсыг төгөөмөл хэрэгжилж байгаа. Энэ үл нэгт хоёр тул тоглох арга барилын хувьд бол маш их ялгаатай. Нэг нь бол хумс зүүж тоглох гэвэл хятад нь бол хумс зүүж тоглоно хоёр гартаа. Монголын бол ингээд хурууны өндгөөрөө ингээд тоглоно. Тэгэхээр бол ингээд дугуйлтын хувьд өмнөний хувьд авч хэлбэл маш их ингээд ялгаатай байгаа. Гуравт нь бол тоглох одоо жан сургаалт авч хэлбэл Монгол бол ингээд дэлхийдээ одоо хүл нийлжих юм. Нөгөө нэг 5 сумд нотоор ингэж тоглодог юм бол хятад бол ардын хөгжмийн бол их хвчлэн бол тоо нотоор их сурдаг. Энэ бол зөвхөн хятад байдаг нот юм уу? Ер нь тийм ер нь бол ингээд тоо нотын ингээд яг гарал үүслийн ингээд туухан бол яг хятад хүн бол ингээд жохоож үүдээгүй. Америк боёо юунаас ингээд дамжаад бол тийм Японд ороод Японоос дамжсан тоо нот. Тэгээд юу бас сая нөө элчингийн тоглолтын дээр энэ дэр бас тоглосон гэж байна. Ямар санагдав? Хүмүүс яаж хүлээж авч байна? 那个参加过大使馆的一些重要的演出，那么你参加演出的时候，大家的这种认可度是怎么样？他喜欢听中国的那个什么吗？曲目吗？另外一个你自己的当时的心情是怎么样？ 在现场演出的时候呢，观众们都很喜欢听我们这样的一个演奏的一个音乐乐曲，特别的受欢迎吧，我感觉是然后我个人的话，在演出的过程中也是非常激动和开心的，也感觉到非常的荣幸。 Үнэн байгаа. Тоглолтын явцад бол хүмүүсийн одоо нөгөө хандлах одоо гал алга ташаад ч юм уу тэрнийг харахад бол маш одоо халамсаг дотноо одоо хүлээж авчээ гэж өөрөө бол тэгж бодож байгаа. Тэгэхэд өөрийн сэтгэгдлэг бол хоёр ингээ том тоглолтод бол оролцсон байгаа. Энэ 75 жилийн өөний тухай. Тэгээд бол тухайн үед бол одоо бас нэг улсаан төлөөлөд ингэж Монгол улсад ирж ингэж тоглож явах үед бол сэтгэл дотор маш их догдлоод одоо үгээр илэрхийлэхийн аргагүй тийм одоо байдал төгсөсөн гэнэ. Тэгэж улсад төлөөлж явахдаа зардыг хинт гарахгүй. 有什么费用吗？就是因为你是代表国家在这边不是当时演出嘛，产生了什么费用什么的吗？是我个人产生的费用。对，当时没有，因为你在学习。是的，没有产生什么费用，是的，因为是学习的期间嘛，对。 зардлаг гэвэл зардал ингээд үүсээгүй. Яагаад гэвэл яг Монголд сурлаж байгаа хугацаанд Монгол Хятадын дипломат хэлцээний тийм юунд юусэн учраас яг хөцөөлгүй тохиолдолд шууд ичээд тоглосон байна. Иймээс ямар нэгэн зардал бол юугаагүй байна. Сая нөө таны судалгааны ажлыг харж байгаад бас нөгөө Монголын ятгын түүх тэр дотор Солонгос багш энтер гэдэг ер нь ятгын хөгжилд нөлөөлсөн гэж би бас сонслоо. Тэгээд тэрэн шиг таач гэсэн ингээ Монголд судалгаа хийгээд дээрээс нь тоглолт энэ төр хийгээд тэрэн шиг бас алдартай багш болоорой гэж өрөөрэй. 老师这么说的，他说通过你的论文呢，那个你论文里边写到蒙古的这个专业筝的这个奠基啊，就是那个是一位韩国或者朝鲜的一位老师给打的基础。那么他祝福你，祝愿你也在蒙古能够把
中国的这个传统文化融入到这边的教学当中。好的，一定的，老师，我会在这方面继续努力的。会把这个